дүр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд гендрийн тэгш бус байдал байсаар байна. Гэр бүлд эмэгтэй хүн хүүхдээ асрах мөн гэр орны бүхий л ажлаа ихэвчлэн амжуулдаг. Харин эрэгтэй нь энэ ажилд төдийлөн оролцдоггүй. Энэ хугацаанд эмэгтэй өөрийгөө хөгжүүлэх цаг хугацааг алдсаар байдаг. Харин эрэгтэйд ийм боломж нээлттэй байдаг. Улс орны соёл заншил гендрийн эрэгтгш байдлыг хангуулахад саад болсон хэвээр байна. Эрэгтэй хүнийг тусгайлан хүндлэх. Энэ бүх хэвшмэл ойлголт хандлага нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд ажиллахад нь саад болохын зэрэгцээ ижил мэргэжлэр ижил төвшөнд ажиллаж байгаа эрэгтэй эмэгтэй хүний хөдөлмөрийг үнэлэхэд нөлөөсөр байна. Хөгжлийг бүтээхэд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш оролцож, үр шимийг тэгш хүртэх эрхтэй.